За сайн байцгаана уу. Өнөөдөр ингээд бүгдээрээ XM-ийн аккаунтыг хэрхэн нээх талаараа суралцгаая. За бүгдээрээ эхлээд XM.com-г орчихсон байгаа. Энэ хуудсан дээр бүгдээрээ get started гэд энэ дээр дарна. За get start гэд дарлаа. Энэ тусдаа хуудас гарч ирэхээр байгаа. За энэ дээрээ бүгдээрээ за ямар XM хаягаар XM гэдэг ямар email хаягаар бүртгүүлэхээ тэр email хаягаар биччихнэ гэж ойлгож байна. За ингээд пассвортоо зохиолоо. За ингээд бүртгүүлж болно гэж ойлгож байна. За бүртгүүлсэн дараа бүгдээр please check your email буюу одоо бид нар имэйлийн баталгаажуулахаар бид нар руу имэйл ирсэн байх хэвээр. За имэйлээ харцгаая. За тэгэхээр буцаад имэйл рүүгээ ороод энэ имэйл хаягаа бүртгүүлсэн имэйл хаягаа баталгаажуулах нь байна. За энэ verify your email address гэдэг байгаад за энэ маань оршоод verify email гэдээ дарчиж байгаа. За тэгэхээр таны email хаяг маань баталгаажаад цаашаа одоо аккаунтаа үүсгэх боломжтой болж байна гэсэн үг. За ингэж гараад ирлээ. Энэ маань болохоор ерөнхийдөө бол та аккаунт маань үүсээд ихний шатанда орчихсан байна. Дөнгөж бүртгэл маань үүсчлээ гэсэн үг. За бүртгэл маань үүсчлээ. Хоёул одоо бүгдээрээ баталгаажуулна гэж болно. Баталгаажуулж одоо бид нар бүгдээрээ бодит дансан дээр бодит ажиллаж байгаа хийх боломжтой болно. За хэрэв баталгаажгүй тохиолдолд бид нар болохгүй зөвхөн демо дансан дээр дарилж хийх боломжтой гэж ойлгож байна. За баталгаажуулъя гэвэл одоо verify now гэдээ дарчиж байгаа. За энэ дээр болохоор өөрсдийнхөө албан ёсны нэрнүүдийг бичээд оруулнаа. За Монголд болохоор яг ямар алдаа гардаг вэ гэхээр бүгдээрээ энэ чинь хочоо ч юм уу те товчсон нэрнүүдэд оруулцдаг. Тэгэхээр заавал бүтэн нэр оруулнаа гэж ойлгож болно. За энэ чинь ингэж бичиж те. Гэт өтрөө сонгоод оноо сонгоод надаа мэдээж 18-аас дээш нас дээш настай байж арилжаанд бол орох боломжтой байгаа. За энэ ч өөрөө бүртгэлтэй утасны дугаарыг бол биччихнэ. За ингээд орууллаа. За хаяг гэдэг маань мөн өөрийнхөө одоо оршин сууж байгаа бүртгэлтэй хаягийг бол оруулахаар байгаа шүү. За ингээд хаяг маань гараад ирчихин тий. За postal code орлоо. Street number гэдэг дээр маань болохоор бүгд юу бичих юм. Одоо бидний гудамж байдаг штеп. Одоо Сүхбаатар дүрэг гэдэг. За одоо Сүхбаатар дүрэгт маань болохоор Олимпийн гудамж байдаг. Олимпийн гудамжийг биччихэд одоо ингээд цаашаа нэг гудамжийнхаа нэрийг бичин заавал тоо бол биш. Цаашаа авлаа. За өмнө нь болохоор бас иймэрхүү юм дээр харилж ирсэн туршлагыг харж байна. За үгүй гээд хэрвээ анхан шатаа бол үгүйгээ орчинтэй. За тэгэн гот одоо бидний өгсөн мэдээллээр та бас ингээд туршлага багтаа байж магадгүй шүү. За гээд одоо юм харуулга өгч байна. За одоо энэ чинь маань яах вэ гэхээр бүгдээрээ өөрсдийнхөө албан ёсны иргэний үнэлэх болон гадаад паспортны мэдээллүүдийг оруулнаа. За эднэрийг заавал оруулж иж баталгааждаг байгаа. За энэ verify identity буюу одоо гадаад паспорт жолооны үнэмлэх эсвэл иргэний үнэмлэх аль алийг оруулах боломжтой хэсэг маань гарч ирж байна. Start verification гэдэг энэ дээр дарлаа. За ингээ харж байгаах тий. За ингээ камер хэрэглэхийг зөвшөөрлөө. Баталгаажлаа. За энэчнээс болохоор алийг нь хийх вэ гэдгийг ингээ сонгож гадаад паспорт бол паспорт, иргэний үнэмлэх бол national ID, жолооны үнэмлэх бол driver's license гэж авчиж байна тий. За ингэнгуут маань та бүхэнд ер нь харагдаж байгаа баг. Хэрхэн одоо зургийг авах вэ? Энэ ч болохоор гадаад паспортынхаа зургийг авах тал дээр ярьж байна тийм үү? За дөрвөн өнцгөн дөрвөлээ гарч ирсэн байх. Тодоор тийм. За энэ ямар ч гэрэл ойсон биш тий. За тэрийг тасцсан биш. За ингээ бүрэлдсэн биш. Эсвэл ийм холоос бол байж болохгүй. Яг ингэж ойрхоноос дөрвөн өнцгөн орсон маш тод үг үсгэн бүтэн харагдаж байгаа байдлаар оруулнаа гэж ойлгож байна. За хэрвээ одоо ингээд зураг авахгүй гэвэл бүгдээрээ upload буюу одоо ингээд
өөртөө зураг оруулах дээр оруулж болно. За энэ маань болохоор өөртөө файл дотроос зураг оруулаад сонгочих нь шүү дээ, тийм. За би болохоор энэ дээр upload гэж сонгочих. Яагаад гэвэл одоо надад миний паспортны зураг байгаа учраас сонгож байгаа шүү. За ингээд бүгдээр баталгаажуулаад орууллаа. За одоо ингээд пассвортаа оруулсныхоо дараа бид нар баталгаажуулалтын 2 дугаар хэсэг рүү орчин өөрийнхөө царайг баталгаажуулдаг байгаа. Тэгэхээр одоо ингээд камер маань компьютерийн камер эсвэл утасны камераар бидний нүүр царайг авна гэсэн үг. Мөн адилхан яасан одоо ингээд энэ чи дотор нэг бөөрөнхийг гарч ирнэ. Энэ дотроо нүүр царай маань бүтэн гарч ирэх ёстой байгаа. За мөн гэрэл байгаагүй янз бүрийн нэмэлт болохоор аксессуар буюу одоо нүдний шил, эмэг янз бүрийн юм бол нэмж байж болохгүй байгаа. За одоо ингээд та бүхэн харж байгаа бах. Сая окей гэд болчихжин тий. Тэгин гутаа шууд орчиж болж байна. За Versace хэсэг дээр бүгдээр яг шууд нөгөө өөрийнхөө Монголиас татаж авч байгаа оршин суугаа хаягийн тодорхойлтыг оруулж болно. Иргэний үнэлэх гадаад паспорт бол Монгол иргэдэд бол шууд орж болдог байгаа. Тийм болохоор заавал нэмэлтээр авах шаардлага байхгүй. Хэрвээ одоо ингээд цаанаас нэмэлтээр авах шаардлагатай гэвэл яг нэмэлтээр оруулж болно. За ингээд би өөрийнхөө баримтыг оруулчлаа. За upload your documents гэд гараад ирнэ. За ингээд бүх файлуудаа өгч шүү дээ. За одоо ингээд бид нарын аль хэдийн ингээд иргэний үнэлэх гадаад паспортын айл нь мэдийн тэрүүгээр орсон баталгаажуулалт руу явуулчлаа гэж болно. За deposit гэдэг маань данс цэнэглэхийг хэлж байгаа. За back to members area гэдэг маань яг нь буцаад нөгөө үндсэн аккаунтынхаа хэсэг рүү очно гэж болж байна. За та бүхэн одоо ингээ харж байгаа бүртгүүлчихсэн. За хувийн мэдээлэл оруулсан verify identity буюу одоо бидний аккаунт баталгаажж байна гэж ойлгож болно гэсэн үг. За ингээд яг энэ байдлаар бол бүгдээрээ аккаунтаа бол нээх боломжтой. За ингээд бүгдээрээ аккаунт нээссэн дараа энэ маань verified account гэдэг айлтын гараад ирчихнэ гэж ойлгож байна.